байцгаана уу? Smart Pro podcast-д тавтаа морил. Манай подкастаар 21-р зууны бизнес болох network маркетингийн салбарт хувийн бизнесээ хэрхэн босгох, цаашлаад про алхамуудыг тодорхойлон чиглүүлэх бөгөөд хамтдаа байгаль орчиндөө ээлтэй, эрүүл жаргалтай гэр бүлийг бүтээж, нэмэлт орлоготой санхүүгийн эрхчлөлтөнд хүрэхэд Smart Pro таныг дасгалжуулах болно. Бизнесийг хөтөж болох энэхүү подкастын шинэхэн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Сайн байцгаана уу? Smart Pro Club-аас мэдчилж байна. За өнөөдрийн подкастыг Марал, миний би, Ану хоёр хамтарч явуулахаар боллоо. За энэ удаагийн подкастаар бид нөгөө бизнес эрхлэх гээд шийдвэр гаргасан хүмүүс дараагийн алхмуудыг ярилцах чинь. За 5 дугаар дугаар дээр бид нөгөө бизнес хийх гэж байгаа хүмүүс одоо яг юунаас эхлэх вэ гэдгийг хэлэлцсэн байгаа. За одоо дараагийн таны хийх алхмууд юу вэ гэдгийг ярилцах гэж байна. За эхний асуудал бол why Amway буюу бид нар яагаад Amway-ийн бизнес хийх гэж байгаа гэдэг шалтгаанаа шийдвэрээ гаргах хэрэгтэй байгаа. За энэ why Amway гэдэг дээр болохоор Amway компаниас бас ерөнхийдөө тодорхойлоод яг нөгөө 10 одоо бүлэг туваагаад бичсэн байлээ л дээ. Хүмүүсээр яагаад Amway-ыг сонгох ёстой юм те яагаад ер нь сонготын гэдэг нийтлэг шалтгааныг бичсэн байлээ. За үүн дээр болохоор ерөнхийдөө өөр бол 1959 онд байгуулсан 60 жилийн түүхтэй те 450 гаруй бүтээгдэхүүнтэй 20 мянган ажилтнтай 100 гаруй одоо нөгөө лабораторитой гэх те бид бас өмнө ярьж байсан. Ер нь бол ийм нэр хүндтэй компани шүү гэдгээс гадна аим дараах бол 10 зүйлийг бичсэн байлээ. Нэгдүгürt болохоор Amway-ыг хийснээр бол та гайхалтай хүмүүстэй уулздаг, энд гайхалтай хүмүүс байдаг гинэ. Ерөнхийдөө бол нөгөө олон 10 нөгөө шинжлэх ухаанчид ажилладаг тий. Нөгөө талаас өөрөө баг дотор хүмүүс шинэ содон одоо янз бүрийн уур чадвартай маш гоё хүмүүстэй танилцж тий танилахаа өөрийг одоо өргөтгдөг. За хоёрдугаарт нь бол Amway-д бол маш хүчтэй үнэт зүйл байдаг гинэ. Бид бүхэн мэдж байгаа нөгөө нэг тий санхүүгийн эрхчлөө, гэр бүлийн одоо нөгөө гэр бүлтэйгээ байх цаг хугацаа тий. Тэгээ хүмүүс нөгөө хувь хүний хөгжил байна тий хариуцлага мөн хүсэл мөрөөдөл маш олон үнэт зүйлүүд байдаг. За гуравт нь болохоор өргөн хүрээний өсөлт хөгжилт гэж байгаа. Компани бол өөрөө бүр 60 жилийн туршид байнга өсөж хөгжиж байгаа компани гэдгийг бас бид төхөө ярьж ирсэн. Дөрөвт нь болохоор нөгөө инновац буюу тий байнга шинэ зүйлийг бас туршиж идэг компани шүү дээ. Байнга шинэ нээлт хийдэг, маш олон шинэ патентуудыг тий бий болгож эзэмшиж идэг. За тавд нь болохоор хувь хүний хөгжил гэж байгаа. Үүн дээр бол нөгөө маш олон тооны сургалтууд байдаг шүү дээ. Онлайнаар болон тий бит байдлаар гээд. За зургаад нь болохоор глобал түвшинд буюу нөгөө тий дэлхийн нийтийн түвшинд ажилладаг гэж байгаа. Бид нар ч ер нь тэгдэг шүү дээ. Одоо манай дээдлийн спонсор Америк тентэр хүртэл очиод семинар сургалтанд сууж ин тий өөртөө ижил зорилготой дэлхийн маш олон үндэсний хүмүүстэй ер нь бол танилцж уулзж идэг гэж хэлээ. Долоод нь болохоор маш хүр ашиг өгдөг гинэ. Өөрөөр хэлбэл нэг урамшууллын систем өөрөө сайн ажилтдаг, урамшуул өндөр байдаг. За 8-д нь бол Amway компани бол амьдралын тэнцвэрт байдлыг танд бий болгодог. Тэ төрөөс нөгөө гэр бүлдээ зарцуулах цаг байна, ажилдаа зарцуулах цаг, тэ санхүүгийн эрхчлөөг. За 9-д нь болохоор хариуцлага гэж байгаа. Өөрөө та хүмүүс нөгөө эко органик бүтээгдэхүүн санал болгохоос гадна энэ чинь нөгөө эргээд нөгөө байгаль дэлхийдээ хэрэгтэй. За дээрээс нь нөгөө хариуцлага гэдэг төр бол Amway компани нийгмийн хариуцлагаа бас бичсэн байлээ. Сайн улсын аян банк хийж идэг. Тэгээ 10-т нь болохоор тэ мэдээж гайхалтай бүтээгдэхүүнүүд байдаг, эко органик. Тэгээд Amway компанид бол энэ 10 зүйл байгаа учраас бол Amway компаниг бол сонгоход эргэлзэх зүйлвэ гэсэн мэлээ. За би энэ дээр нэмээд хэдэн мэдээлэл өгье. Сая ингээ гайхалтай бүтээгдэхүүнүүд гэж шүү дээ. 10-т нь угаасаа юм дандаа салбартаа тэргүүлдэг бүтээгдэхүүн гэж хамгийн шилдэг одоо юу гэдгийг ухаалгын нунтагч юм уу. Яг энэ нь бол одоо нөгөө олон улсын үнэлгээгээр бол баталгаажсан. За бас нөгөө Европын холбооны Dun Bradstreet гэдэг компани байдаг үнэлгээний бүр 1841 оноос хойш 100 дамжиж үйл ажиллагаа явуулж байгаа. Европын холбоо гэхээр айгүй бид нэр чанарт нь итгэдэг шүү дээ, тийм. Энэ компани үнэлгээгээр Amway компани бол 5А нэмэгтэй гэдэг буюу эрсдэлгүй компанид ордог. Тэгтэл манай Монгол улс болохоор C гэдэг үнэлгээтэй орд юм байна л да. Дампуурхлын одоо ирмэгтэр байгаа өөр аль нэг улсын колон болох аюултай байгаа гэсэн. Тэгэхэд нөгөө бидний нөгөө мэддэг мундаг Toyota компани гэхэд ганцхан А үнэлгээтэй. Тэгэхээр одоо 5А нэмэх гэдэг нь хэр өндөр үнэлгээ гэдэг бас төсөөлж болох нь энэ. Ер нь дайн босон ч дампуурахгүй гэж байгаа шүү дээ, тийм. Маш эрсдэл багтаа компани. Дээрээс нь дэлхийд өргөө компаниар тэргүүлдэг. Өргөө гэхээр бас их сайхан. Тэгээ одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа систем бол өөрчлөгдөж одоо нууран унахгүй гэдэг
тэр талаас их найдвартай. Тэгээ бас нэг сонирхолтой нэг мэдээлэл болсон нөгөө Америк нэгдсэн улсын X ерөнхийлөгч Барак Обама Amway бизнес эрхэлт юм бэлээ. Тэгээ бүр 11 дэх жилдээ эрхэлж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд баг ерөнхийлөгчөө буухаасаа өмнө хийж исэн гэсэн үг байгаа байхгүй тэр хүн. Тэгээд одоо бид нар бодохоор тэр мундаг хүн одоо юу дутлаа гэж хэлээ те гэж боддог ш. Тэгэхэд өөр айгүй олон тэр сургалт одоо ихтгэл дээр одоо энэ тэнд үг хэлж явж байхдаа Amway бизнес хийдэг. Am selling Amway гэдэг айгүй бардам хэлдэг. Тэг яагаад тийм бардам байд юм гэхээр би энэ компаниас 3 үнэт зүйлийг олж авч яах гэж хүмүүс дуулгах юм байна. Тэр нь болохоор нэгдүгээрт нь эрүүл мэнд. Тэрөөсөө өдөр тутмынхан бараа бүтээгдэхүүнээр нь дамжуулаад дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалж өгч чадчихэв. Тэгээд хоёрдугаарт нь байгаль эколог. Тэгээ Amway компани ч угаасаа эко бүтээгдэхүүнүүдтэй. Тэгэхээр байгаль экологоо бид нэр зүгээр л байн хэрэглэдэг бүтээгдэхүүнээр бас хордуулахгүй байна гэдэг чинь амар том давуу тал байна. 3 дахь үнэт зүйл нь болохоор хүний хөдөлмөрийг хамгийн шударга үнэлдэг компани байна гэж үнэлсэн байсан. Яг л хин юу хийснээрээ үнэлэгддэг. Тийм болохоор би одоо юм Amway бизнес хийдгээ гэж ярьдсан юм. Тэгэхээр Барак Обама шиг одоо мундаг хүн хийж байхад бол бид нар бол өөрсдийгөө нэг би ястаа сүлжээ хийхгүй мэхгүй гэл ягаадах нь бол хөрөөсгөл ойлголт юм бэлээ. За тэгээд бас Amway гэдэг дээр нэг зүйл нэмэхэд нөгөө бид нар шийдвэрээ гаргах гэдэг шүү дээ тий. Яагаад Amway бизнес хийвэл надад хэрэгтэй байна гэдэг. Энэ дээр нэг гоё өөртөө тунгааж үзэх 3 асуулт байна л да. Нэгдүгээрт нь та ямар үед хамгийн аз жаргалтай байдаг вэ гэж байгаа. За ингээд яг өөртөө үнэнчээр бодоод үзэхээр бид нар чинь нэг гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу ингээд нэг амар зугаалгатай ч юм уу ер нь байнга л тийм л аз жаргалыг хүсээд байдаг шүү дээ. За тэгвэл та тэр аз жаргалтай байх гадаага тэр мөрөөдлийн амьдралын төлөө одоо яг юу хийж ийнэ гэдгээ өөртөө үнэлэх юм байна. Таны одоо хийж байгаа ажил үйлсчин таны тэр мөрөөдөлд чи хүргэж чадчихэв нүггүй юу? Аз жаргалтай байх чинь. Тий, аз жаргалтай байх чинь бидний амьдралын зорилго байдаг шүү дээ. Тэр зорилго руугаа явах гал яг өнөөдөр гараад 8 цаг ч юм өдрийн 8 цаг ажиллаад байна уу? За сүүлийн асуулт нь болохоор таны мөрөөдлийг биелүүлэхэд Amway тусалж чадах уу гэдгийг бас бодох нь байна. Тий, Amway бизнес хийгээд одоо магадгүй та санхүү эрхчлэлтэд бол таны тэр аз жаргалтай байх гэдэг мөрөөдөл чинь биелэгдэх боломжтой байна уу? Энэгээр уялдуулаад бас өөрийнх нь гоё холын том зорилгоо тодорхойлцоход таны шийдвэр бол гаргахад их ам хялбар болно. За дараагийн бидний асуудал бол мөрөөдлийн самбар буюу зорилгын самбар байгаа. За энэ бизнест одоо хөл тавьсан хүмүүсийг бид нар дандаа зорилгын самбараа хийгээрэй гэж зөвлөдөг байгаа. За яагаад хийх ёстой талаар ярилцъя. Сая бас хэллээ шүү дээ нөгөө таны мөрөөдөлд хүрэхэд ч Amway яаж туслах юм гэ тэ. Ер нь бол мөрөөдөлд хүрэхэд Amway туслана гэд яриад байдаг шүү дээ. Ерөнхийдөө тийм болохоор эхлээ заавал нөгөө мөрөөдлийн самбарыг гарга бас ингэж хэлсэн байл шүү дээ. Amway нөгөө нэг энэ бол мөрөөдлөөр өөрөө нөгөө жигүүрлэгдэж хөтлөгддөг бизнес гэх тэ мөрөөдлөө тодорхойлж иж энэ бизнес өөрөө явдаг. Тодорхойлог болоос амжилттай явдаггүй. Тэгэхээр мөрөөдлийн самбараа хийн гэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо юу таныг тэ нөгөө зорилгот чинь хүрэгтийн тэ зорилго чи хүрэхэд гэж төлөвлөхөд үзүүлж урам зориг өгдөг ямар нэг зураг уу эсвэл ямар нэг хүн юм уу тэ ямар нэг үг уу одоо тэр бүгдийгээ та нөгөө нэтээс юм уу тэ сэтгүүлээс цуглуулаад тэрийг наагаад нүдэндээ ерөөхдөө хар гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд энэ бүх зүйлээ нөгөө нэг мөрөөдлийн самбарт оруулчихаар амжилтанд хүрэхэд таныг нөгөө өдөх төлөхөд үзүүлэх тэр санаа бодол үг хэл зүг зураг зүйлсээ дүрслэлээр нэгсэндээ харж ийн гэсэн. Энэ танд нөгөө эргээд нөгөө хэцүү цаг үе тохиолдоход зөв шийдвэр гаргахад тусалдаг гинэ. Танд зорилгоо би хизээч мартаж болохгүй шүү. Энийг одоо тоохгүй байж болохгүй гэдэг байнга сануулж идэг гинэ. Тэгээ мөрөөдлийн самбар хийх талаар бол ерөөдөө нөгөө цахим сүлжээнд бол баг алхам нь битцсэн те баг 10 хэдэн алхам битцсэн байлээ. Тэг хамгийн чухал нь бол та тийм хайхрамжгүй хандаж болохгүй яг ганцаараа сууж ягаад нухацтай сайн бодоод тэгэрээ те нэг хүүхдээ гажгаар хоолундаа ингээ өнийг авч нэг зураг нагаал тэгж хийхгүй шүү гэдэг. Яг нухацтай суугаад нүдэндээ бүх нөгөө зорилгоо мөрөөдлөө төсөөлж харж ягаад энийг хийгээрэй гэж хэлээ. За тэгээд мөрөөдлийн самбар хийх нь болохоор ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгт бол танд нөгөө хүсэл тэмүүлэл өгдөг гинэ. Ер нь бол ямар нэг зүйлийг нөгөө энэ хизээч надад тохиолдохгүй би хизээч ийм болохгүй гэж бодож болохгүй гэн. Би ийм болно би энийг авч чадна. Өөртөө хүлээ зөвшөөргээд баш тийм эргэтэй гэдгээ. Бид нар ч яг хизээч тийм би тэхгүй дээ гэж тийм бодоод байдаг ш. Тэгэж нөгөө өөртөө гоё тийм айгүй тийм их хүсэл эрмэлзэлтэй тийм англи нэг passion гэдэг шүү дээ тийм хүсэл тэмүүлэлтэй байгаарэ гэж хэлээ.
Тэгээд дараагийнх нь болохоор тийм төлөвлөгөө олж идэг гинэ дрим борд нөгөө мөрөөдлийн самбар нөрөө ерөөдөө хүн нөгөө яаж зорилготой хүрэх санаа оноо нэг байдгүй яваад идэм байх л да. Тэгвэл та нөгөө мөрөөдлийн самбар дээр наагаад тарахаар чинь мөрөөдлийн самбар чинь танд ийм зорилго байгаа юм байна. За би энд хүрэхийн тулд ингэх ёстой байна. Ийм алхах юм их ёстой байна гэдгээ олж хардаг гинэ. За гуравт нь болохоор илүү зохион байгуулалтанд таныг оруулдаг гин. Хүн ингээл янз янзын мөрөөдлөд толгойд нь яваад идэг. Тэнийг цэгцэлж харддаг. Яг цэгцэлж харж байгаа ганц байдал чинь нөгөө тэр мөрөөдлийн самбар гэдэм л дээ. Эмх цэцгүй олон бодлоо нөгөө эмх цэгцэнд оруулна хаанаас хаа хүрэхээ ингээд бүх зүйлээ илүү нарийн тодорхой болгодог. За дээрээс нь та нөгөө урьдчилж одоо бүх зүйлээ ингээд бодож харж болдог гинэ. Одоо аялах газараа ч юм урьдчилаа гоё наачиж тэгэхээр чи би ингэж аялна тэгэж аялна гэхээр нөгөө хүчтэй бас нөгөө секрет гэдэг нөгөө татгалцлын хууль үйлчилдэг. За тэгэхээр нөгөө талаас нь нөгөө энэ дээр болохоор мөрөөдлийн самрыг зорилготой хүрэх газрын зурагчин гэж байгаа байхгүй юу? Яг нөгөө биеийн газар очног наачхаар дараа тэр газар руугаа ер нь яг явдаг сэтгэлүүлж байгаа. Тэгээ дараад нь болохоор танд нөгөө дүрслэл өгдөг нэг визуал байдлаар та яг харж байгаа гэсэн үг ш мөрөөдлөө зүгээр бас биччихээр хангалтгүй байдин гинэ. Нэхгүй ингээд төсөөлөгдөж хардггүй. Дээр нь юм хаячаад байдин гинэ хүн бичиж байгаа явцдаа зарим зүйл орхигдуулцдаг. Яг наагаад харахаар нөгөө мөрөөдлөө амьдрал руугаа илүү буулгаж илүү бодтоор харж идэг гинэ. Тийм учраас нөгөө юу гэх нэг мөрөөдлөө тийм буюу одоо зорилгоо биелсэн байгаа байдлаар нь тэр харж байгаа л ихний алхам гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэгэж ер нь бол мөрөөдлийн самбарыг хэлж илээ. Тэгээд айгүй гоё тийм нэг цаг гаргаад нухацтай хийгээрээ тийм за ингээд нөгөө secret гэж ярьсан шүү дээ. Татгалцлын хууль гэхээр бид нараас заримдаа нэг хийсвэр юм шиг ойлгоод байдаг ш нэг тийм мухар сүсгч юм шиг те. Гэтэ яг нарийнда үзэл энэ ч одоо ер нь даалд ухамсарал одоо дасгалжуулах тийм шинжлэх ухаан байгаа байхгүй. Тэгэхээр нүдэндээ байн харагдана гэдэг чинь бид нар даалд ухамсартаа ингээд яг одоо тархиа компьютер гэж үзвэл яг нэг юм сейв хийгээ хадгалах гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй бол бодлууд маань маш их байдаг болохоор ингээд зурус гэл өнгөрчдөг. Тэгээ би нэг хүн болгонд бол ингээд мөрөөдлөдөө шүү дээ. Мөрөөдөл гэхээр зарим хүмүүст нөгөө ялангуяа ахмын настай хүмүүс за баг хүүхдийн яриад байна гэдэг. Тэгээ бид нар яг одоо өөртөө хүлээн зөвшөөрч чадвал мөрөөдөхөд хязгаарч оройтайг байдаг. Жохон байхдаа юу мөрөөдж ирснээс бодоод үзээрэй. Сансрын нисгч болно, дуучин болно, тийм юм болно гэж амар мөрөөдж ирсэн тий. Тэгээ тэрийг бид нар өөртөөс мартуулсан байгаа байхгүй юу? Бас амьдралынхаа явцад. Тэгэхээр яг ингээд байнгын сануулгах зорилготой мөрөөдлийн самбар маань байж идэг. Би бол энийг бас бизнес хийхээс өмнө бас хэрэгжүүлж ирсэн л та. Тэгээ яг хамгийн сүүлд тохиолдсон юу гэвэл манайх нэг машингүй байжгаад за дараагийн машина авъя гэдэг яг би нэг юм улаан хөрөнгөтэй машины зураг тавьсан байсан мөрөөдлийн самбар дээрээ. Тэгээ за болондоо гэд яг хугацаа бол нэг тавиагүй. За ямар ч байсан банах улаан хөрөнгө ингээд гэр бүлээр ярилцж байгаа машины зураг тавьсан байсан. Бараг 2 сарын дараа маш санаандгүй байдлаар яг машинтай болох тийм боломж олдчихсэн. Тэгэл бид нар яг өөрсдөө нөгөө хүсэж итгэж чадвал бүх юм биелэх боломжтой. Тэгээд мөрөөдлийн самбар дээрээ мэдээж хий гэхээр бид нар ихэвчлэн одоо ингээд аялал мөрөөдлийн байшин, унаад хэрэг, за сургууль, тавилга хэрэгсэл гэдэг ч юм уу нөгөө эд материалын юмнуудаа их тавьдаг. За тэгэхдээ бас тэрийг нөгөө холын ойрын гэдгээр нь бас ангилуул их зүгээр байдаг. Тэгэхгүй бол нөгөө хит хоол юм тавьчихаар чи нөгөө хүрч чадахгүй удаад цаг агаадахаар хүн шантраад тий нөгөө итгэлийн алдаад эхэлдэг. Тэгвэл ойрын би нэг гоё шинэ гутал авна гэдэг ч юм уу тий жижигхэн таны хийгээд хэрэгжүүлчих боломжтой. За би энэ сард багтаа 3 хүн орлоо гэдэг ч юм уу. Гэх мэтэр яг ойрын зорилтоо тавиад тэр нь биелээд ирэхээр таны нөгөө тий таталцлын хүч чинь бүр их хүчтэйгээр ажиллаж эхэлнэ. Бас хүний нэр их тавиулт надад их зүгээр санагцсан эсвэл яг бас бэлдээ байлээ тий нөгөө яг нөгөө одоо юу гэдэг та холбогчаа хүсэж байгаа ч юм уу тий лидерээ болох хүсэж байгаа хүмүүсийн нэрийг бас самбар дээр тавьчихад бас үнэхээр бас бэлдээ байлээ шүү. За чамд бас юм туршлага байна уу? Яг бэлдээсэн. Яг нэг чамтай адилхан бүр өмнө нь бүр дөнгөж оюутан байхдаа хийж ийсэн л да. Тэрийг яг дараад нарсан чинь бас яг биелдэм бил. Яг нэг 2 хүүхдийн зураг тавиад тэгээ далаа энэ төр үзээгүйсэн тохой. Тэгээ далаа дээр явж байгаа зав энэ төр тэгээ гоё лагерын байшин энэ төр тавьчих. Дараад нь яг тэр бүх юмыг үзээд яг тийм юмтай болцсон байд юм билээ хүн. Тэгээ айгүй яг тэр саяны хил дээр тэр нэг аюу хүчтэй таталцлын хууль яг тэр хүний даалд ухамсартай явагддсан юм байна гэж. Даалд ухамсартай яг бид нэр суулгацсан байгаа байхгүй. Тэгээд
одоо сонголт хийсэн ч гэсэн яг тэрийгэ санаагүй ч гэсэн яг тэр тухайн сонголтыг хийцэн байдаг гэсэн үг тий. Яг нэг за улаан төвлөлтэй болно гэд бодоод орхицсан байсан. Тэгээ бүр хэсэг хугацааны дараа гутлаах сонголт гарахад нөгөө улаан гутал маань таалагдаад автсан тий. Яг тий. Өөр тэрийгэ бид нар магадгүй нөгөө ухамсартайгаар хийгээгүй байсан ч гэсэн яг нөгөө хүсэж исэн юм аа л олоод авдаг. Тэгэхээр бид нар хүсчил чадвал авах боломжтой учраас одоо айлгүй хүсэж мөрөөдөрөө. Тий. За тэгээд хамгийн гол нь за анхаарах зүйл маань бид нэр зүгээр сайхан зураг тавиад тэгээд орхичихгүй хугацаа бас тавихаар илүү тодорхой. За би яг жилийн дараа ийм байшинтай болмоор байна. Машинаа ингэмээр байна. За ийм орлоготой болмоор байна. Би 2 жилийн дараа ч юм уу. Тэгээ хугацаа тавил таны хийх ажлууд маань одоо гараад ирнэ. За ингээд дараагийн алхам руугаа орж ин тэ бид хоёр. Дараагийн алхам маань болохоор төлөвлөгөө байгаа тий. Ерөнхийдөө Amway бизнес хийхээр шийдсэн бол жилийнхэн төлөвлөгөөг спонсортойгоо гаргаа гэдэг шүү дээ. Тэр нь маань яг гэсэн үг гэхээр Amway өөрөө нөгөө цалингийн шатлалтай та юу хийвэл хаана хүрэх вэ? Бүх юм тодорхой байдаг тий. Тийм учраас нөгөө Amway-ийн санхүүгийн жил үе 8 сарын одоо 31-ээр дуусах 9 сарын 8 сарын 31-нд хүртэл за би ийм цалинтай болно, тийм цолонд хүрнэ, ингийн тулд ингэж ажиллана, ийм багтаа болно, тэдэн хүн оруулна гэдэг яг нэг спонсортойгоо төлөвлөөрөө гэдэг байгаа. Тэгж жагаад би нэг тийм цолонд хүрнэ, тийм цалинтай болно гэвэл хүн угаас эзэж хүрдгүү штэ. Тэгээд сая бол бид нар нөгөө өмнөх алхам дээр мөрөөдлийн самбарыг хийсэн учраас яг гоё мөрөөдлөө хараад энэ миний мөрөөдөлд хүрэхэд нэг ийм хэмжээний орлого хэрэгтэй учраас би нэг тийм цолон дүр ийм орлоготой болно гэх тээ. Компаниар ярил мөрөөдлийн самбар маань нөгөө процессын зураглал гэдэг байна шүү дээ. Яг юу хийвэл яах вэ гэдгээ тэгэхээр таны төлөвлөгөө чинь бас компаниуд одоо ингээл нөгөө төслөө гаргаад хэдэн жилийн дотор үйл ажиллагаа явуулаад ингэж мөнгө олно гэдэг шиг энийг илүү хялбарчлал яг Amway-ийн цалингийн шатлал юу хийвэл юу авах нь тодорхой тий. Тэгвэл урсгалаар яваад ахаар чи ер нь хүн хүрэх ёстой газараа хүрэхгүй штэ. Яг төлөвлөгөө гаргаа явахгүй болвол. Тэгээ яг ямар нэг юм биелүүлэхгүй болохоор хүн амархан шантарч эхэлдэг. Тэгэхээр яг биелүүлэхийн тулд та өөрөө үйлдэл хийх учиртай учраас яг за би яг 97 хоногт бүр наривчлуул тий. Ямар үйлдэл хийх ёстой вэ гэдгээ тодорхойлол гаргачвал таны ажил маш амжилттай өрнөнө. Тэгэхээр заавал нөгөө төлөвлөгөөгөө гаргаж игэрээдээ нөгөө үг гэдэг чинь нөгөө төлөвлөсөн төлөвлөөг ононоос хүчтэй байдаг гэл тээ. Би нэг энэ сар 9% хийх ёстой гэвэл за ядаж тэрийг хийх гэж түнч нэг шаргуу хөдөлмөрлөн ш тэгэхгүй. За тэгж яагаад нэг тэнд очиндоо гэвэл угаас ямар ч үйлдэл хийхгүй хүн. Таны төлөвлөгөөрөөс ер нь таны багийн гишүүн бүрийг тус бүр хийх ажил тодорхой болоод гараад ирж байгаа хгүй. За би 9% хүрээд нэг энэ сартаа нэг тэдэн төгрөгийн орлоготой болчих гэвэл та 9% хүрэхийн тулд таны багийн гишүүд хэдэн хувьд хүрэх вэ? За тус бүр нэг 6-аас 3%. За 3% хүрэхийн тулд тэр гишүүн юу хийх ёстой вэ гэдэг чинь тэ бүтээгдэхүүнээ нөгөө хэрэглэх, судлах, суралцах гэдэг. Тэгээ хүн болгоны хийх алхам тодорхой болохоор тэр ажил бол яг маш гоё ойлгомжтой явна. Тэгвэл бид яг юу хийхээ мэдгүй төрөлцснөөс маш их хугацаа алдаад тэгээд одоо дараа нь урам хугарах ч юм уу шантрах хэр таал сайн төлөвлөгөөтэй байж таны багийн гишүүд таныг дагна. Тэгэхээр хүн болгонд тус бүртээ одоо шат бүртээ яг хийх ажлаа сайн мэдээж тодорхойлж хийх нь хэрэгтэй байгаамаа. За тэгээд төлөвлөгөө гаргасны дараа юу хийх вэ гэхээр нэрсийн жагсаалт байгаа. Нэрсийн жагсаалт болохоор энэ Amway бизнес төлөвлөл таны хамгийн том нөгөө нэг тэг хөрөнгөчийн бусад компанич одоо хөрөнгөнгүүд байр савд хоног төхөөрөмж гэдэг ч юм уу байдаг бол бидний нэрсийн жагсаалт маань л ерөөсөө бидний хөрөнгө мөнгө одоо property гэдэг шүү дээ. Тэг өмнөх нөгөө дугаар дээр яригдсан нөгөө Эрик Warren бас про болох нэгэ ном дээр хүртэл ярьдаг ш нэрсийн жагсаалт айгүй томоор хий тэ бүх таньдаг бүх нөгөө нэг өөрийнхөө харилцаа сүлжээнд оролцож байгаа хүмүүсийг би ч тэрийгэ жил болгон өргөжүүл тэ ингээд 7 хоног болгоноор барыг ер нь бол өргөжүүлж явдаг энэ л яг мэрэгчлээ хүмүүс бол тэгээд дээрэс нь яг та одоо тэ том бизнес эрхлэхийг хүсэж ивэл тэ том нэрсийн жагсаалт гаргах гээд тэгээд бас нэг чухал зүйл нь болохоор нөгөө хүмүүсийн үнэл гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр яга бид нар нөгөө одоо яг хамгийн түрүүнд хинтээ харилцах вэ, холбоо тогтоох вэ гэдэг маань тодорхой болоод ирж байгаа. Мэдээж аль болох их олон хүний нэрсийн жагсаалт гаргах нь зөв. За олон гэхээр зарим хүмүүс би нэг олон хүн танихгүй штэ. Юу 100 200 гэдэг. Инхээр бас ингээд нэрсийн жагсаалт гаргахад хүн бас дурсамжаараа их аялдаг юм байна л да. За би хэнийг таньдаг вүлээ? Би 10 жил тэгжсэн. За фитнест явж байгаа тийм хүмүүстэй танилцчихсан гэд. Хуучин ажлын найзууд гэдэг ч юм ингээд биднээс танилын хүрээ бол маш их байдаг. Нэрсийн жагсаалтан дээр үнэлгээ өгөхөөрөө би одоо
хүмүүсээ одоо ирэмбэлж гин гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол нөгөө 100 200-аас энэ тэндээс нь өсөрч хүнтэй холбогдоод ивэл маш их цаг алдалтыг одоо өмнө бидний бизнес хийжсэн хүмүүс туршлагаараа баталчихад байгаа байхгүй. За үнэлгээ хийнэ гэхээр яадгүй гэхээр за тухайн хүнийх нь нэрийг бичлээ. За ажил мэргэжлийн бичиж олно. Тэгээд нэг юм үзүүлэлтүүд байгаа. Тэр хүн эерэг хандлагатай юу? Тэр хүн хариуцлагатай юу? Тэр хүн одоо санхүүгийн асуудлаа шийдэж чаддгүй тий? Санхүүгийн боломжтой байна уу? Тэгээ ер нь суралцаж хандлагатай байна уу гэдгийг харна. Тэгээд тэгэхгүй бол бид нар бас яг ингээд миний туршлаган дээр хүртэл за ихэвчлэн нөгөө нэг сүлжээнийхэн бизнесийг хэлэхээр бид нөгөө хайртай дотны хүмүүстэй бас санхүүгийн чөлөөнд нь ч юм уу одоо орлогод хүрэхтэн туслая гэж бодож эхэлдэг тий өөрөөсөө гадна. Тэгэхээр нөгөө жоох мөнгөгүй ч юм уу тийм хүмүүсийг онлоод байдаг байхгүй. За энэ маань одоо ингээд ажилгүй байгаа, гэртээ байгаа ойлгуулаа хийлгчих юмсан ингээд. Гэхдээ тэр хүнийг би одоо ингээд ойлгож хийтэл нь жоохон зууралдаад их цаг алддаг. Тэгвэл надтай уулзахгүй магадгүй завгүй яваад байгаа тий ажиллаа хийгээ завгүй хариуцлагатай ч юм уу. Тэр хүн өөрөөр хэлбэл амжилттай явж байгаа гэсэн үг юм байна лээ. Тодорхой хэмжээний тухайн ажлын байран дээр тэр амжилттай хүмүүс чинь тэр одоо чадваруудыг буюу тэр шаардлагуудыг хангацсан байгаа маань эерэг хандлагатай, суралцдаг маань, хариуцлагатай, санхүүгийн асуудлаа шийдэж чаддсан маань. Заавал эрх чөлөөтэй биш ч гэсэн өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангаад явчих хүнээс гойхгүй байна гэдэг чинь тэр хүн чадвартай байна. Тэгвэл ийм чадвартай хүнд би бизнесээ яриад ойлгуулчвал тэр хүн илүү хурдан ойлгож миний одоо мундаг лидер болох боломж нь өндөр байд юм байна. Ийм учраас би одоо боломж потенциал өндөртэй хүмүүсээс эхэлж холбогдож эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг үнэлгээ өгөхөөр таны потенциал өндөртэй эхний 10 хүн, эхний 20 хүн гэд гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар яг цаг алдалгүй за одоо яг би хамгийн өндөр үнэлгээтэй хүнээсээ эхэлж харилцаж эхэлнэ гэсэн үг юм билээ. Тэгээд мэдээж тэд нартэйгээ харилцаад тэд нар бүгдээрээ тийм гэсэн хариу өгөхгүй байж болно. Тэгээд жагсаалтынхаа дагуу би яваад байна гэсэн үг юм. За тэгээд энэ дээр бас нөгөө 10-10-ын зарчим гэдээ бас яригддаг байгаа манай бизнес дээр. Өөрөөр хэлбэл та за энэ 3-аас хамгийн багадаа 3 сар, дунджаар 6 сар, 3-аас 6 сар төвлөрч ажиллана. Тэгэхдээ одоо сарда 10 хүн, за хамгийн багадаа 10 хүн те эсвэл 7 хоногт 10 хүнтэй уулзах боломжтой гэж болно. Энэ дээр л яг нөгөө түрүүний гаргасан нэрсийн жагсаалт хэрэг болоод байгаа байхгүй. Эхний 10 хүнтэйгээ би энэ 2-7 хоногийн хугацаанд уулзна гэдэг ч юм уу. Тэгээд төлөвлөгөө гаргаад за холбоо ирж эхлэн те утсаар ярина, мессеж бичнэ, чат бичнэ гэх мэтчлэн бид нэр эхлээд холбоогоо тогтоох шаардлагатай байгаа. Шууд сургалт ч юм уу ямар нэг юм дээр хүрээд ир гэж дуудаж бол болохгүй. Тийм бид нар за бүр ойр дотны сайн мэддэг хүний бол бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгэхгүй за жоохон холбоогүй байсан нөгөө их сургуулийн найзаа ч юм уу, холын хамаатнаа ч юм уу гинт ирснээр бид нар бизнес яриад байвал тухайн хүмүүсээ үргээх аюултай. Тэгэхээр бид нэр эхлээд холбоо тогтоож ажиллана. Тэгээ холбоо тогтоох хүмүүсээ л бид нар нэрсийн чагсаалтнаас харна гэсэн үг. Тийм. Тэгээ би бас ингэж нэршин цэглэнтэй хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүс чинь нэгсэндээ таны нөгөө бизнес эрхлэгч болох магадaltaй гэсэн. Тэглээгээ бусдыг нь хаяхгүй яг эхнээс нь холбогдсон. Бусд нь хэрэглэгч болно шүү дээ. Тэгээ хүн ер нь нөгөө нэг ямар нэг хүнээс нэг 6 алхмын нэг зайтай л байдаг гэдэг бас нэг контакт яа тий. Нэг хүний цаана яагаад гэвэл дахиад зөндөө хүн байгаа шүү дээ. Тэр хүн дунд бас таны бизнес эрхлэж хийж болно. Тэгэхээр яг нэрсийн чагсаалтаа гаргахтаа бол ерөөсө бүх таньдаг хүнээ бичээ тий. Тий одоо нэрсийн чагсаалтан дээр хүртэл ингэж аахгүй. За одоо ингээ миний үеэл дүүг ингээ. За би үеэл дүүгийнхаа ангийн хүүхдийн мэднэ, дотны найз нь мэднэ. За найз залууг нь мэднэ гэдэг ч юм ингээл тэр хүнийг тойрсон олон хүмүүс бас ингээ харагдаад эхэлдэг. Тэгэхээр яг бид нар яг биччихэж л тэрийг бас гаргаж ирд юм лээ. Тийм болохоор залхууралгүй, хойшлуулгүй заавал нэрсийн чагсаалтаа гаргах хэрэгтэй. Одоо баг must гэх буюу ёстой гэж үзээд байгаа шүү. Тийм. За түрүүний нөгөө 10-20-ын зарчим дээр төвлөр гэсэн шүү дээ. За нэг сартаа би 10 хүнтэй уулзлаа нөгөө нэрсийн чагсаалтаасаа. Тэгсэн чинь аруулаа мэдээж шууд тимээ бизнес хийе гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл танд үгүй гэж хэлсэн чи та гутар шантарч болохгүй гэсэн үг байхгүй. Ер нь бол дундаж үзүүлэлтээр тэр 10 хүний 5 таны энгийн хэрэглэгч болдог. Одоо зүгээр бараа бүтээгдэхүүн авъя гэдэг. За 3 таны зүгээр VIP гишүүн гэж бид нэрлэдэг штэ тий. Одоо илүү нөгөө хямдралтай үнээр бүтээгдэхүүн авдаг хүмүүс ээж болно. Яг бизнес хийгсэн шийдвэр гаргаагүй. Харин арийнхын хоёр нь л тантай за бизнес хийгээд үзье гэсэн нааштай хариу өгнө. Тэгэхээр ер нь тийм болохоор аль болох олон хүнтэй холбогдох хэрэгтэй байгаа байхгүй тий. Тийм тогтмол яг тэр 10 тэгээ бол заал шин 10 хүнтэй.
уулзъя. Тийм. За та 3 сар ингэж төвлөрөөд 10 хүнтэй уулзаад явлаа гэхэд 3 сарын дараа таны бизнес эрхлэгч гишүүн чинь 6 болчихно. За хэрэглэгч нь 15 болоод нөгөө бизнес хэрэглэгч нь болохоор одоо 9 болдог ч юм уу. Гэх мэтлэн та одоо өөрөөр хэлбэл бага 3 сарын дотор бүрдүүлчих чадж байна гэсэн. За тэгээд сая хэлсэн нэг уулзалт тэгээ тий 10-тай. Тэгэхээр одоо уулзалтаа яаж хийх талаар ярив те. Уулзалт тэгээд болохоор ерөөдөө бас та нөгөө ямар хүнтэй уулзах вэ гэдгийг эхлээ сайн бод гэдэг байгаа шүү дээ. Тэгээд та стил имижийг бүрдүүлж оч те. За ажил хэрэгч зөв төрүүлэхийн тулд те. Ажил хэрэгч одоо юм дээр очих гэж байгаа бол бас адилхан те нэг ажил хэрэгч хувцлаад айтайхан. Хүн ер нь нөгөө нэг тэр толны зарчим байдаг гэ те. Ижил өөртөө хэрэгт нөгөө ижил төстэй хүнд дуртай найрсаг ханддаг. Тийм учраас одоо нөгөө төрцөн гэртэй байгаа юм эсвэл хүүхдээ харж байгаа энэ төр найз тэрэ хит нөгөө ганган манган уцалж очил бизнес яриад ажиллахгүй тэгвэл тэр хүнд чинь та хит холын юм шиг харагдана. Тэгэхээр бие бариад байдаг ш хүн эвгүүцээ те өөрийгөө хажууд нь голдог ч юм уу эсвэл нөгөө нээлттэй байж чаддгүй. Тэгэхээр уулзах байгаа хүнтэйг аль болох нөгөө ижил төстэй тэ сонирхолтой тиймэрхүү байдлаар хувцалж очиорой стил имижийг бүрдүүлээрэй гэдэг. Нөгөө талаас нэг уулзах газараа бас өөр аятайхан сонгох хэрэгтэй тий. Тэгээд хүнээ ерөөхдөө нэг олон хүн рүү харуулж юм эсвэл нэг цонх руу харуулж суулгах яг өөрлөгөө харахаар өөрлөг чи анхаарал хандуулахаар харуулж суулгаад за тэгээд нөгөө формын дагуу яргээд байгаа тий family occupation гэдэг эхлээ гэр бүл нөгөө ажил мэргэжил за тэгээд хүүхдүүдийн талаар гээд хүнээ ерөөхдөө нөгөө заавал 80% таа сонс гэдэг байгаа шүү. Бид нар ч нөгөө төрүүлж ярьчих гэдэг тий 80% таа сонс за миний найз юу хийж яаж ажил төрөл яаж хүүхдүүд нь сайн үгүй тий тэгэж ярихаар хүн угаасаа нэг яриад ирэхээр чинь танд ярих боломж гардаг юм л тий. Одоо юу гэдэг чинь найз нэг ажил тэгээд нэг шинэ бизнес юмэр байна. Эсвэл нэг нэмэлт орлого хэрэгтэй эсвэл хүүхд ингээ өвдөөд байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нь та нөгөө 20% тагаа яг нөгөө ярьж эхлээрэй гэдэг байгаа. Гэхдээ эхэндээ юу юугүй сонсож байгаа тий. Сүүлд нь санхүүгийн сэдв хөндөгдгөөр нь ер нь ярьж эхэлнэ тий. Гэхдээ бол их мэдээлэл өгөхгүй. Тий нэг баг зэрэг дурдаал тий. Юу юугүй шууд үе хөшөө нэг юм бизнес байгаа гэхгүй 20% яргингүүт тий. Зогоохон найз нэг хүүхдээ юм битмээ авч өгсөн чинь бас аяг өөр дүнтэйсэн шүү дээ. Чи бас хүүхдтэй тий. Өвдөөдөө нэг аваад үзээрэй гээл тий. Зогоохон бас оруул гэж байгаа ш. Тэгээд нэг 2 3 дахь уулзалтан дээрээсээ тий арай. Тий, ер нь бол тий эхний уулзалтаараа нөгөө тухайн ярилцагчтай дүгнэлт хийгээл бид нэр үлдэх хэрэгтэй байгаа юм л да тий. Тийм болж өгөөл бараг тэгэл. Үнэхээр сонирхоод байвал та өөх ёстой гэсэн. За жоохон хаалттай таны сэнтийг сонирхгүй байвал болоод дараагийн өөр сэдвүүд дараад жоохон бас харилцах хэрэгтэй байна гэд. Тэгээ ерөнхийдөө л 82-ын зарчмыг ядаж эхний уулзалтан дээр бид нэр баримтлах шаардлагатай. Тэгэхгүй бол хитрхи яарч өөрөө яриад их мэдээлэл өгөөд тэгээ хүнийг ер нь бол үргээчээд байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол энэ манай нэг өмнөх подкастын ном дээр ч гэсэн яригдсан бай бид нар айгуу сайн бэлтгэлтэй л уулзах хэрэгтэй мөлий. За бие бэлтэж гин. За ингэж асуувал би ингэж хариулна те. За наа чи сүлжээ юм уу би сонсохгүй гэвэл би ингэж хариулна. Эсвэл би хийхээр мөнгө байхгүй гэвэл ингэж хариулна гэдэг чинь бид нар одоо няцаалтанд ерөөсө бүдрэхгүйхэн шиг тийм бэлэн хариулттайгаа. Тэгэхээр та маш сайн суралцах хэрэгтэй гэсэн үг л дээ. Тий, өөрөө нөгөө асуултанд ямар ч бүдрэхгүй хариулаа. Дээр нөгөө компанийн тухай бүтээгдэхүүнийн талаар илүү их мэдлэгтэй байхаар хүн угаасаа шал өөр хандаад ирдэг шүү дээ сонсож байгаа. За тэгээд та ер нь одоо нөгөө про болон суралцах явцдаа бас энэ ур чадвараа уламжлалт дээшлүүлээд яваад байна гэсэн үг. Олон хүнтэй ярих тусам за одоо бүр сүүлдээ ингээд нөгөө харилцааны урлаг интернет суралцж байгаа байхгүй одоо body language гэж ярьдаг ш биеийн хэлэмж за тэр хүн одоо ингээд гараа зөрүүлээ суугаад ивэл магадгүй таны яриаг сонирхгүй байна. Хаалттай байна гэвэл та яриагаа хим маягаа жоохон өөрчлөх хэрэгтэй. Чи юу гэж бодож чинь чи ингэж хэрглэж ийлүү нэрэ мэрэ гэдэг ч юм асуулт тавингууд нөгөө нь чи ярилцаж эхлэн те. Эсвэл ингээд бүр тань руу ингээл бүр шинтэл сонсоол те. Ширтээдэвэл одоо амар дуртай байна. Сонирхож ийн өшөө мэдээлэл өг гэдэг ч юм уу. Гэх хэмжлэн бид нар ер нь ингээд туршлаганаасаа маш их одоо мэдлэг чадвар их олж авч авах юм бэлээ. Тэгээд тухайн хүнээ мэдээж нөгөө их яриулахын тулд бид нар болж өгвөл зүгээр чиглүүлээл асуултыг асуугаад авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээ чамд одоо энэ ярьсан юмнаас аль нь илүү таалагдчихээн гэдэг ч юм уу. Тэгээ нөгөө хүн тэр гингүү тэр ярьсан хариултыг үлгэж аваад ч юм уу. Тэгээд ер нь ярианыхаа төгсгөлд за энэ хүн хэр одоо миний яриаг сонирхож байна. Дараа нь би юу хийх үү гэдэг одоо баг тактика боловсруулна гэсэн.
Уулзалтаа зүгээр за баярлалаа уулзлаа сайхан байлаа баяртай гэж ерөөсөө дуусгаж болохгүй. Дараагийн уулзалтыг заавал товлж иж салах хэрэгтэй байгаа. За чи дараа хизээ завтай байна. Тэгж байгаа гэвэл за тэгвэл завтай өдрүүдээ надад хэл. Эсвэл энэ өдрүүдийн аль нь чамд боломжтой байна гэд тэ шууд санал болгох. Тэгээ өөрөөр хэлбэл нөгөө дараагийн бизнес танилцуулах арга хэмжээндээ л шатандаа орно гэсэн үг байхгүй юу те. Тэгээд саяас ирсэн нөгөө шантарахгүй л нөгөө эхний хүн сонирхохгүйсэн ч шантарахгүй дараагийн хүнтэй уулзаад хэр хүн яг нөгөө туршлагатай болдог. Дараа байрлал олж авна шүү дээ. Юу гэж асуувал юу гэж хариулах үү те. За энэ нэг ингэж бодчихжээ шууд бараг өөрөө мэдээд ирдэг хүн нөгөө туршлага бол те. Яс яг тэгж байгаа байхгүй те. Ингээ ярангууд тэр хүн ахаа гэж агаад за миний ингэж хэлж байгаа доо баг өгүүлбэрийн бүтэц баг буруу байна. Тэгвэл би арай ингэж тэрний хэлсэн шиг яриад үзье гэд. Бусад хүмүүсийн бас туршлагыг хэрэгжүүлээд үзэхээр яг болдог юм. Сонсоод нөгөө мэдэрч ярих хэрэгтэй те. За энэ хүнд нэг энэ талаас нь ярих хэрэгтэй. Эсвэл энэ бүтээгдэхүүн төлөвлөгөөр зүгээр энэ хүнд бол нэг бизнес утгаар нь эсвэл санхүүгийн эрхчлөө талаас ерөөс сонирхох нэг хүнээсээ мэдэрч ярих хэрэгтэй. Тэгэхээр яг уулзалтын бэлтгэлдээ бас орчих байхгүй те судалж штэ. За бүр ингээд жоохон ахмаг настай ч юм уу те. Ээжийнхаа аав ээжийн ах ихч мэгч хүн дээр очсноо entrepreneur 21-р зууны бизнес гэдээ яриад ээж болохгүй. За ингээд хэдүүлээ эрүүл мэндийн гоё асуудлаа шийдэм мэдээ ч юм уу. Тохирох яг тэр хүний асуудлыг шийдсэн тийм л түлхүүр одоо юу гэдэг нэг point гэдэг чтэй цэг дээр нь очиж ярих хэрэгтэй юм тий. Тэр уулзахаас өмнө хүнээ сайн судлаа дотроо бодоод бүх бэлтгэлээ хангаад. Хүнийхээ асуудлыг илрүүлэхэд биднэрт яг тэр 80% сонсох арга маань тусалж байгаа. Ярeen дундаас энэ хүнд нэг энэ л асуудал нь байна да гэдэг. Эсвэл хүүхдүүд нь өвдөөд эсвэл би турмаар байна гэдэг нь асуудал байна ч юм уу. Эсвэл ингээд ажил нь хийгээд болохгүй байна. Өшөө орлого хэрэгтэй гэвэл би яг юун дээр нь төвлөрч ярих уу гэдгээл бид нар боловсруулаад авчих юм. Ингийн тулд тэгээ өөрөө сайн суралцах хэрэгтэй юм бос гэж. Хамгийн гоё давуу тал нь биднэрт одоо бүх суралцъя гэвэл бүх юм маань бэлэн байна. Номоо уншаад яаж болно. За бас манай клубын хувьд бол банк багийн уулз зохион байгуулалт бие биетэйгээ туршлагаа солилцдог байгаа. Заавал хүний алдсан юмыг бид нэр давтаж алдах шаардлагагүй. Яг нэгнийхэн бүр ололт амжилтыг даган дуурайгаад хэрэгжүүлээд явцдаг байгаа. Тэгэхээр суралцах боломжуудыг битгий алдаарай. Та суралцаж чадвал маш хурдан хугацаанд бүдрэхгүйгээр амжилтанд хүрэх байгаа. За өнөөдрийнхэн подкастыг энэ түргээд өндөрлөө. За дараагийн подкастн дээр үлдсэн алхмуудын тухай ярилцах болно. За баярлалаа. Баярлалаа.